Одоо танилцуулнаа. Манай энэ хот болохоор Вьетнамын үзэсгэлэнт төв эрэг дагуу 6 км үргэлжилсэн цагаан эстэй. Вьетнамын хамгийн үзэсгэлэнт зав. Хамгийн үзэсгэлэнт далайн эрхтэй бас хамгийн эрүүл тэ далайн эрхтэй хот болох Nha Trang хотыг танаас танилцуулж байна. Би найз хүнтэйгээ болохоор энд ирж амьдраад одоо 4 сар 5 сар болчихж байгаа юм уу да. Тэгээд энэ хотыг болохоор онцгой болгож байгаа зүйл юу вэ гэх юм бол агар мод гэдэг нь шүү дээ. Нөгөө нэг юм эрх мэрх хийдэг. Нөгөө эрх мэрх хийдэг тийм агар мод гэдэг нь шүү дээ. Энэ болохоор тэр агар модны символ юм байлээ. Жаа эмээ өөмөөд тийм агар модын эрх элдв янзын юмнууд авах юм бол энд мангар хямдхан заяа. Тэгээ манай хот болохоор ерөөхдөө нэг шоу цэнгэний гэсэн талын нэг байхгүй. Яг хоо казино байгаа. Тэгэл яг махан гэж бүгд л байгаа. Гэхдээ ийм нөгөө Таиланд чиг тийм ил маса гэдэг. Манад одоо яг ямар вьетнамууд нь ирээд идэв одоо бүүм үзээ. Вьетнамчууд жиг дээр айгу гайгүй. Гэхдээ жигэн хүм муудаа лалаад хийстай ёо. Хажууд нь манай Таиландд үздэг жиг ёо. Таиландд муу байхгүй тхүү. Яг түрүү жилийн яг энэ өдөр төрсөн өдрөөр би яг Монгол мөнгөөр хэдэн төгрөглөө 6 сая илүү 4 сая төгрөг лөөрдөж ирсэн байхгүй. Таиланд Бангкокт. Тэгэхэд нэг амар Таиланд хүнийг нэг анх удаага үзээ хэлсэн. Тэгсэн чинь тэр Оросод байсан байгаа байхгүй. За юу орж ицгөө. Ингэж явах юм бол нь шүү дээ. Бүхэдд бол ингэ явж явахд бол хинт сонирн биш заяа. Угаасаа л яг энэ далай байна. Энэ далай харагдахгүй тий. Бүр наашлт юм биш. Монгол яаж далайд гарцгүй. Тэр үед яаж Ховлын хааны бадрууд живсэн тий. Тэгээгүй байсан бол өдийд дэлхий будаа тийс та. Лалруудыг жиг баяргүй болгож байгаа шүү дээ. Тэгээ бас хөөхөө энд чи бас тийм мэрсэр бас сонирхолтой тийм үзчмээр газрууд бас зөндөө байгаа. Хүнэнч тэр хүүхдэнч тэр заяа. Тийш. Тэгэл орон орны сүвнэр шоп хогийн цэг. Би бол хогийн цэг гэж хардаг юм дөө. Биш үү? Яа. Агар мод гэдэг ч үгүй энэ шүү дээ. Би дөнгөж 2 минутын өмнө вьетнамуудыг амар магтсан баг чинь. Үнэхээр үзэшгүй худалдагчтай лагуун дээр нь дагуулдаг болчихлоо шүү. Худалдагч нь бити бичээрэй яана. Хүн бас нэг байгаа газар орноо нэг жоохон айтайхаа харагдуулчих гээд бас тий бас бодох юм. Пистако тэгээ өөртөө яндаг юм аа. Вьетнамчууд өөрсдөө гэсэн ийм кофе нэрх аргатай. Нэг тийм өөрсдөө гэсэн нэг юм одоо бас арга хэрэгсүүртэй процедур байна идэр те. Тэгээ ер нь бол тэгэл угаасаа нөгөө нэг юм элбэг шиг амт юм байдаг шүү дээ. Бид нар ер нь тэгээ хамгийн сайн кофе гэж öelдэг. Тэр нэг элбэгний баасыг л энэ сайхан газар ордоч тэгээд одоо манайхаар одоо таргон юм уу да. Хараач дээ. Гарууд чонын шагаа зүүж явах те. Энд ч лалрус материн саруу зүүж байна. Nike Adidas-ийн үйлдвэрч угаасаа Вьетнамд байгаа шүү дээ. Хямдхан
хувцснууд биш үү те. Нөгөө мяа материалтай байх ёстой. Хямдхан хувцснууд нь яг тэр нөгөө Nike Adidas-ийн үйлдвэрийн материал зурчуулаад байд юм уу? Хайшин айгүй сайн материалтай. Өсөж төрсөн нутгаал ингэж рекламдаж үзээгүй юм байна. Тэгээд янз янз л байгаа. Манай ахнар Nike чи юу гэдэг? Thank you bro. Ой миний гоё шээ. Оо писта. Үнээр арай жоох юм тий. Би яг нэг онлайн худалдаа хийдэг нэг авгаанаа шиг шааж байна. Одоо тэгэхээр мандах энэ ерөөсөө тий. Тэг заах үзээ авчих хэрэгтэй. Өнөөдөр бол бүгд 10,000 биш аахгүй. Гэ шаа шүү. Тэгэл энэгээр чинь дүүрээ орсон. Энэ хотод яг 130% нь тий манай хоббитууд, вьетнамууд тэгээд яг 30% нь солонгосууд тэгээд 30% нь орсууд заяа. Үлцэн 10% нь Хятад ч юм уу, Хонконг ч юм уу ер нь хинт чамаагүй пистанууд заяа. Би. Гэхдээ би ч бас хамаатай пистач чи баян гэрээ асуу. Where are you from? Dạ, nít chứ hả chị Không có lợi nhuận nhiều nhưng mà nó đúng không? Нэмээ өсдөгтэй бас пирцэг уус хараа штэ. Энэ үл яг чиг материал гэхдээ биш л байна л та. Хотын бас нэг таалагддаг юм нь илүү янзын юм лалрын үнэр байхгүй. Тэгээ би яг хэлье гэж бодож байсан байхгүй яг энэ бичлэгэн дээр. Тэгсэн чи яг энэ мөчид яг энэ автлт дээр писта. Хэн нунгацсан юм бэ гэж. Уу! Анда идрийг хараа. Không. Hả? Không. Đi ra ngoài cho tao dọn nè. Юу нэ нэ. Này bán một đánh mà để tụi mày quậy nha. Hết rồi. Giờ tao có bán luôn rồi, tao tắt điện tao về. Ахгүй маш гуйлах чинь лалруу твисттэй ороод за энэ миний хамгийн дуртай Баатар байна уу? Эйс байна. Оноор цоор эдвард нэг бит байна гэдэг. Тэр яга байж байна. Юм жижиг кофе шоп. Коммунист том талбайгаараа нэрээ үнэхээр бадарч амьдэрдэг. You're free nowadays? Huh? Tomorrow or? Tomorrow. Нэг юм шүү дээ. Дахин давтан танилцуулж ихэд Монгол хэмтэн заяа. Тэгэл Таиланд явж үзсэн л байгаа л үү те. Фукок. Тэ. Тэгэл дараа нэг 20-30% хэмтэн гээл бод. Идэг гэхдээ үнэхээр жижиг хүн. Яг юм байгаа үстэй. Яг юм. Энэ хотод бишээ Вьетнам улс биш үү те. Би бүр ирээлэг хамгийн их гайхсан зүйл нь юу вэ гэхээр
Йоо, Вьетнам улсын миний хамгийн их гайхдаг зүйл энэ заяа. Энэ яра. Энэ тэг амар энгийн зүйл заяа. Ийм жижиг нэг яйсны хүүхдийн санд дээр суугаад годомжид бүгдээрээ кофе уугаад юу ягаад хоол идэл пив уугаад яг зэрэг яйс гэдэг үстэй тий. How much?